Байнгын дарга улсыг хурлын эрхэм гишүүдээ миний бие санаачлан боловсруулсан түгээмэл дархштай ашигтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж байна. Улаанбаатар хотын барилга автоц замын байгуулалтанд ашиглаж байгаа хайрга даргыг нийслэлийн нутаг дэвсгэрээс тодорхойлж туулгалын сав газраас ихээр олборлож байна. Энэ байдал нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа бөгөөд байгаль орчны зөвлөсөрөг нөлөө жилээс жилд нэмэгдэж байна. Тус хуулийн төслийг боловсруулахдаа иргэдийн санал хүсэлт, Монгол Улсын засгийн газраас усны сан бүхий газарт учруулсан хохирлолоор холбогдох судалгаа, тэр дундаа түгээмэл дархстай ашигтмалын олборлолт явуулснаас эвдэрт доройтсон газрын талаарх статистик мэдээллийг авсан бөгөөд мөн энэ чиглэлээр авсан арга хэмжээний талаарх мэдээллийг тус авсан болно. Газар зохион байгуулалт геодоз зураг ерөнхий газраас ирүүлсэн мэдээллийг харахад улсын хэмжээнд түгээмэл дархштай ашигтмалын олборлолоос ухагдж эвдэрсэн газрын хэмжээ 2021 оны байдлаар 11,319 га, нийслэл хотод 2,404 га байна. Усны газраас ирүүлсэн мэдээлэлээр туулгалын сав газарт үүний дотор нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд түгээмэл дархштай ашигтмалын олборлолт явуулснаас эвдэрт доройтсон газрын хэмжээ 5,137 га байна. Урт нэртэй хууль батлагдсны дараа Улаанбаатар хотын усны их үүсрийг хамгаалтын бүсийг шинжилэн тогтооход хамгаалтын бүсэд давхцалтаа 46 аж ахуй нэгжийн 29,950 га газрын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлсэн боловч тухайн газар нөхөн сэргэлт хийгээгүй орхисон байна. Цаашдаа усны сан бүхий газарт түгээмэл дархштай ашигтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаа үе шаттай хязгаарлах бөгөөд энэ жилийн эргэцүү орчныг эргэн харах зайлшгүй шаардлага үүссэн тул энэхүү хуулийг санаачлан боловсрууллаа. Тодорхойлбол хуулийн 29-ийн 4-т орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байц загч бүх шатны засаг дарга хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээд үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсч байгаа талаарх гомдлыг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хэрэглэх хүслийг байгаль орчны асуудалд эрхэссэн төрийн зэрхэн төв байвд гаргана гэж хуульчласнаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа зөрчигдж буй иргэдээс гаргасан гомдлыг эрх бүхий байгууллага авч шилжих хараат бус байгаль орчны нөлөөллийг үнэлэг хийх хэрэгцээ орчин бүрдэх юм а. Түгээмэл дархштай ашигтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар дүгнэлт гарсан бол тусгай зөвшөөрлийг туслах зохицуулдаг мөн хуулийн 37-гийн 1-5-д нэмж тусгаар орууллаа. 3 түгээмэл дархштай ашигтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 3 болон 17 дугаар зүйлийн 17-гийн 4-д хэсэгт усны сан бүхий газар түүний хамгаалтын бүсэд түгээмэл дархштай ашигтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход холбоотой харилцааг зохицуулахаар тусглаа. Энэхүү нэмэлт орсноор усны сан бүхий газараас хамгаалтын бүсэд цаашид нэмж олголт хийгдэхгүй болох юм а. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.